Коронавирусын омикрон хувилбарын 12 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд Стамбул болон Бангкок Улаанбаатар чиглэлийн нислэгээс 2 тохиолдол, инхийг сахиулагчдаас 10 тохиолдол тус илэрчээ. Засгийн газрын ээлжид бус хуралдаанаар эдийн засаг хөгжлийн яам болон цахим хөгжил харилцаа холбооны яамны стратеги бүтэц орон тооны дээд хязгаарыг баталлаа. Эдийн засаг хөгжлийн яам нь 8 хэлтстэй нийт 80 орон тоотой, цахим хөгжил харилцаа холбооны яам нь мөн 8 хэлтстэй 87 орон тоотой байна. Жуда бүхийн 2022-оос 2024 онуудад мөрдөгдөх шин дүрмийг танилцуулжээ. Олон улсын Жуда бүхийн холбооноос Парис 2024 Олимпийн эрхийн төлөөх шинэ мөчлөг эхлэх гэж байгаа тул барилдааныхаа дүрмд хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөлт оруулжээ. Дорноговь аймгийн Сайшин сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн ховор амьтны жигсаалтад багтсан хулангийн мах хадгалж байсан хэргийг илрүүлжээ. Хулан адуу нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор агнахыг хоригдсан амьтдын жигсаалтад орсон юм.